Хүнд гэмтсэн хүмүүсийг түргэн тусламжийн нислэг дэргээр эмнэлэгт хүргэсэн байна. Галтрагны осол 4-р сарын 21-нд орон нутгийн цагаар 18 цагт болжээ. Амстердамын төв буудлаас умар зүг рүү буюу 8G сот руу хөдөлсөн суудлын галтрыг Den Heider Хэмигений чиглэл явж байсан экспресс галтрагтай мөргөлдсөн байна. Харсан гэрчүүдийн ярьж байгаагаар хоёр галтраг мөргөлдөхдөө бага хурдтай явсан байсан, харин мөргөлдсөн дараа галтрагнууд замаасаа гараагүй ажээ. Ослын дараа Амстердам, Гааг, Амстердам, Скипхол буюу олон улсын нис буудлын хооронд галтрагны хөдөөнүүдийг зогсоосон байна. Ослын шалтгааныг тэр даруй тогтоогоогүй бөгөөд одоо тодорхой бус хэвээр байна. Голландын төмөр зам дээр осол авар тун ховор тохиолдог ажээ. 1962 оны 1-р сарын 8-нд галтрагны томоохон осол болж байсан. Тэр үед Үг тэрэг хотын ойролцоо хоёр суудлын галтраг мөргөлдөж 92 хүн нас барж 50 гаруй хүн гэмтэл авсан байжээ. Ослын шалтгааныг мантай байсан учраас машинист улаан гэрлийг хараагүйгээс үүдэлтэй гэж тогтоожээ. Энэ оны 1-р сарын 8-нд уг ослын 50 жилийн оогоор дурсгалын хөшөө босгожээ. Один из машинистов проехал на красный.